засгийн газар бол олон жил яригдсан асуудлуудыг шийдэж байгаа. Би бол том төслийг бол гацаагч биш. Би том төслүүдийг гацааг арилгагч харин эсрэгээр. Том төсөл гэдэг нэрийн дор хулгай дээрэм хийхийг бол би хэрхэв зөвшөөрөхгүй. Хэрхэв зөвшөөрөхгүй. Өнөөдөр тэрбум төгрөгөөр барьдаг замыг 70 тэрбумаар бариулахыг бол би зөвшөөрөхгүй. Зах зээл дээр хүртэл 3.5 саяас дээш зарагдахгүй байгаа метр квадрат тийм байр 4.6 саяар иргэддээ зарахыг бол би зөвшөөрөхгүй төр барьчаад. Тэрийгэ том төсөл гэдэг нэрийн дор халахвчлахыг бол би хэрхэв зөвшөөрөхгүй. Хэрхэв зөвшөөрөхгүй. Ард түмний ахуй амьдрал ийм байгаа цагт боржуур солиод байхыг би зөвшөөрөхгүй л гэж үзэж байгаа. Ер нь бол өнөөдөр ард түмний ахуй амьдрал амжиргааны түвшин инфляц 11.2% хүрчээд байхад хэдэн их наядаар цемент сутгаад байхыг бол би зөвшөөрөхгүй. Тэр асуудал дээр бол би хатуу байна. Тийм учраас том төсөл явуулж болон түүний цаана авилга, ашиг сонирхол, тендерийн 8 байж болохгүй. Тэр тохиолдолд бол танил тал огт хамаагүй. Тэгэхээр танилын нүүр халуун хэдий боловч та бидний их орон ирээдүй илүү хайран байна гэж би одоо хэлээд байгаа шүү дээ. Тийм учраас манай нам дотроосоо их цэвэрлэгээ хийх ёстой. Нам өөрөө шинжлэхдэг үйл энэ авилгаас ашиг сонирхлоос хол байх ёстой. Өнөөдөр өнгөрсөн хугацаанд би олон сорилтууд тулгарлаа. Гэхдээ намайг шүүмжлэх, намайг эсэргүүцэх, одоо намайг ямар нэгэн юмтай холбох, намайг нүүрсчин гэх ямар ч боломж болцоо байхгүй учраас өнөөдрийг хүртэл би зоригтой ажиллаж байгаа. Би хинтээ ч нүүр тулж байгаа. Надад нийслэлээс аль нэг яан тамгын газраас авцсан тендер 8 хамтарч хийсэн бизнес огт байхгүй. Тийм учраас би бол тэр бидний ярьдаг кинон дээр гардаг том атмануудыг огт таньдгүй хүн байхгүй. Би тэр яригадаад байгаа том хүмүүстэй би уулзж байгаагүй. Тийм ч учраас нөгөө миний арга барил зарим хүмүүс жоохон нийцэхгүй байгаа. Би орой өч суугаад нэг аригтаар суугаад хундагны ард асуудал огт шийддэг арга барилтай хүн биш байхгүй. Тийм учраас тийм ажилдаа жоохон таарав. Янз бүрийн юм хувааж авах мах тийм арга барил байхгүй учраас зарим хүмүүс бол надад дургу байгаа. Дараг дургу байгаа. Тэгээ надад нууж хаагаад байх юм бас огт алга. Миний амьдрал ахуй гэр бүл өөр хүүхэд бүх юм ил тод. Дээрээс нь би сэтгүүлч нараас олон нийтээс ард түмнээс огт айж ичихгүй. Өнгөрсөн хугацаанд цахимын сайд байлаа, хэрэг эрхлэхийн сайд байлаа, их хурлын дараагаар ажиллалаа. Их хурл 10 жил суудлаа. Байнгын хорооны дарга хэл. Засгийн газрын тэргүүнээр ажиллахад би аль салбарын ямар ч асуудлаар би детальчилж ярьж чаднаа. Бүх салбарын асуудлаар. Тийм учраас надтай манай сүрэг хүчин бол ямар ч сэдвээр ямар ч шийдэл гарцаар нүүр тулахаараа бас хөөрхий хүчин өгсдөд байгаа нь бол үнэ. Тийм учраас бухимдаад байгаа юм. Тэгээд 60 хонцсон хүнийг огцруулна энэ төр гэдэг юм хургуун өстөр хийж байгаа шүү гэдгийг одоо та бүхэнд хэлье. Түүнд одоо сэтгэл амар байгаарай. Манай нам бол цаашдаа энэ бүлгээ илүү нэгтрүүлж, нэг бодлоготой байж, нэг зүг харж ажиллана. Гэхдээ хулгай, дээрэм, ашиг сонирхол, авилга бол юуг ч хаацалж болохгүй. Тэр үгээр эв нэгдэл гэдэг үгээр авилгыг халахвчлахгүй. Тэрэн дээрээ бол би хатуу байр суурьтай байгаа. Тийм учраас манай намын ахмадууд маань бол бид бүхэнд байнга хэлдэг. За одоо ингээд та нар эв зүйтэй байгаарай гэж. Үүнийг олохын тулд би болохоос болохгүй хүртэл өөрөөсөө шалтгааллах бүхнийг хийж байгаа шүү. Өөрөөсөө шалтгааллах. Дээрээс нь намаа цаашаа илүү одоо шинжилгээг хийхин тулд уламжил дээр суурилсан одоо шинжил рүүгээ явахын тулд бол хичээж ажиллаж байгаа. Тийм учраас манай их хурл дахь намын бүлэг бол нэг багц болж томоохон бодлого шинжил дээрээ бодол санаа нэг байгаа шүү. Тийм учраас та бүхэн одоо бас үүнд битгий эргэлзээрээ. Та бүхнийхээ одоо сэтгэлийг одоо олон сар бас одоо бид нар чилээдэг орой үуч телевиз үзэхээр одоо энэ манай намын хэд маань яатсан юм бол ийцсэн юм бол гэж санаа зовндог. Тэгэхээр та нарынхаа одоо бас сэтгэлийг хичээлсэн. Цаашдаа бол бид нар илүү эв нэгдлийг хангаж дэвшүүлсэн хөтөлбөрүүдэд цаг тухайд нь хэрэгжүүлэхийн төлөө
хичээж ажиллах болно гэдгээ бас намынхаа ахмадын байгууллагынхаа одоо өдөртлгуудад өнөөдөр уран цугласан ахмадуудаа хэлье.